Тэгээ энэ эмэгтэй одоогийн байдлаар 2 эрэгтэй хүнийг алсан нь тогтоогдсон. Мөн тухайн эмэгтэйд сэтгэл зүйн тэр дундаа psychopath шинжилгээ хийх асуудлыг ч хилэлцэж байгааж. Тэгээ одоо энэ гэмт хэргийг үйлдсэн залуу 15 настай гэж боддоо. Бага ангийн охин дүүтэй нь хоёуланг нь хутгалсан байна. Аимшигтай бохиндж ууралсан биз дээ. Зүрхний үйл ажиллагаанд зогссон байдалтай эмнэлэгт хүргэгдсэн Б гэгч удалгүй нас барсан байна. Харин Э-ийг хэргийн газраас баривчилжээ. 10 гаруй хүн утгалж алсан гэмт хэрэг гарсан. Сүүлийн 1 сарын хугацаанд. За сайн байцгаана уу Золбоо TV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдөр та бүхэндээ Солонгосоор сонин сайхан юутай нэвтрүүлгийнхаа ээлж дугаарыг хүргэх гээд бэлэн болсон байна. Тэгээ өнөөдрийн бэлдсэн мэдээ баг зэрэг dark мэдээнүүд байгаа учраас онцгой мэдээнүүд байгаа учраас энэ бичлэгийг зөвхөн насан туршидчдэд зориулж байна гэдгийг анхааруулаад хэлэх нь зөв баха. За тэгвэл бүгдээрээ хамгийн эхний мэдээгээ хамт сонсцгоё. Сүүлийн үед Сөүлийн Камбук дүүргийн орчинд байрлах буудлуудад эрчүүд дараалан нас барсан байдалтай олдсон байна. Цагдаагийн байгууллагаас мансууруулах төрлийн эм бодис агуулсан ундааг эрэгтэйчүүдэд өгсөн 20 гаруй насны эмэгтэйг яаралтай баривчилжээ. Тухайн эмэгтэй буудлаас гарч зугтаж буй бичлэгийг MBC телевиз олж авсан байна. Шөнө дунд буудлаас гарч ирсэн 20 гаруй насны эмэгтэй нэг гартаа хар гялгар ут, нөгөө гартаа гар утас барьж утасныхаа дэлгэцийг байнга шалгаж харан зогсно. Хэн нэгний хүлээж байгаа мэт хэсэг эргэлдэж байснаа таксинд суугаад явж одлоо. Эмэгтэй залуучуудыг дагуулж буудалд ороод мансууруулах бодистой ундаа өгч улмаар нас барахад хүргэсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа бөгөөд буудлаас гарсан даруйдаа зүхтаж буй дүр зураг нь энэ аж. 2 сарын 9-ний орой 20 цаг 30 минутын үед эмэгтэй 20 гаруй насны эрэгтэйтэй хамт буудалд орсон байна. Буудлын ажилтны ярьснаар орох үедээ хоёр тал хоорондоо хүндэтгэлийн яриагаар ярилцаж тэмч дотн биш байдалтай байсан гин. Тэд өрөөндөө ороод удалгүй чикен захиалаад хоол нь ирснээс 10 минутын дараа эмэгтэй ганцаараа өрөөнөөс гарсан нь CCTV-д бичигдсэн байлаа. Маргааш нь буудлын цэвэрлэгч өрөөгөө цэвэрлэх гэж ороод амьсгалгүй орон дээрээ хэвтэж байсан залууг хараад цагдаа дууджээ. Цэвэрлэгч эмэгтэйг орох үед ширээн дээр нь таг нь онгорхой шар айргийн лааз байжээ. Дуудлагыг аваад ирсэн цагдаа нар таксигаар зугтсан эмэгтэйг яаралтай баривчилсан байна. Гэтэл энэ эмэгтэйтэй холбоотой хүн амны хэрэг зөвхөн энэ удаа биш байжээ. 1 сарын сүүлээр мөн Камбук дүүргийн өөр нэг буудалд нэгэн эрэгтэй нас барсан байдалтай олдсон бөгөөд баривчлагдсан эмэгтэй тухайн эрэгтэйтэй хамт буудалд орсон нь тогтоогджээ. Мөрдөн байцаах явцад эмэгтэй нас барсан эрэгтэйчүүдэд сэтгцэд нөлөөлөх эмийн төрлийн бодис агуулсан ундаа өгч амийг нь хөнөөсөн гэж үзэж байгаа бөгөөд өнгөрсөн сард нас барсан эрэгтэйн биеэс сэтгцэд нөлөөлөх эмийн найрлага илэрсэн гэсэн үндэсний шүүх шинжилгээний дүгнэлт хариу гарчээ. Түүнчлэн энэ эмэгтэй өнгөрсөн оны 12 сард гарсан ижил төстэй гэмт хэргийн сэжигтнэр байцаагдж байна. Ажил хийдэггүй гэртээ суудаг гэж мэдүүлэг өгсөн эмэгтэй эрчүүдэд уулгасан эмээ тайлбарлахдаа эмч надад бичиж өгсөн эмчийн зааврын дагуу эмээ. Гэхдээ би хүн өхнө гэж огт бодоогүй гэж мэдүүлэг өгчээ. Одоогоор цагдаа нар хэргийн талаар наривчлан шалгаж байгаа бөгөөд эхний ээлжинд хүнд гэмтэл учруулсны улмаас нас барсан гэх үндслээр баривчилж шалгаж байна. Мөн тухайн эмэгтэйд сэтгэл зүйн тэр дундаа psychopath шинжилгээ хийх асуудлыг ч хилэлцэж байгааж. За тэгэхээр энэ бол өчигдөрхөн гарсан мэдээ 20 гаруй насны эмэгтэй залуучуудыг буудлын руу дагуулж ороод ундаанд нь тийм хортоо янз бүрийн эм найруулж байгаад амийг нь хөнөөж байгаа ийм хэрэг гарсан байгаа байхгүй. Тэгээ энэ эмэгтэй одоогийн байдлаар 2 эрэгтэй хүнийг алсан нь тогтоогдсон. Цаашаа бас хид хидийн эрэгтэйг алсан байж магадгүй гэсэн үндслээр одоо шалгаад явж байгаа юм билээ. Тэгэхээр энэ эмэгтэйг цуврал алуурчин байх магадaltaа гэж үзээд цагдаагийн байгууллагаас psychopath, психопат гэх мэт шинжилгээнүүдийг өгөх гээд одоо шалгаж байгаа юм билээ. Хятадын томоохон технологийн компаниас гаргасан видео бүтээх хиймэл оюуны систем дэлхийд даяар шуугиан тарьж байна. Ганцхан зураг дээр товчхон команд өгөөд л кино шиг хэмжээний видео бүтээж чадсан нь дахин нэг удаа дэлхийн нийтийг гайхшрууллаа. Кино, драм, контентын салбарт аль хэдийн өөр төрөл шин хаалга нээгдэж эхэлжээ. Алдарт тоглоомын дүр сунук хүн Холливуудын киноны баатруудыг ялж буй бичлэг киноны нэг хэсэг мэт харагдах боловч үнэн дээр хиймэл оюунаар бүтээсэн видео бичлэг. Үүнийг хятадын видео платформ TikTok-ийн их компани болох ByteDance өнгөрсөн амралтын өдрүүдэд танилцуулсан Seedance 2 гэх хиймэл оюуны загвар бөгөөд энэхүү AI систем нь зураг оруулаад нөхцөл байдлыг тайлбарласан текст бичгэд олон өнцгөөс авсан мэт эвлүүлэг хийсэн мэт 3D тулааны хэсгийг хүртэл боддоор бүтээж чадж байна. Ийм төрлийн загвар бүрэн хөгжвөл ирээдүйд
Зохиолч, кино найруулагч хэрэггүй болж магадгүй. Зохиолчийн сэтгэж чадаагүй эсвэл хэрэгжүүлж чадаагүй санаануудыг ч AI хэрэгжүүлэх үе ирээд байна. Хятадд сүүлийн үед AI найруулагч гэх шинэ мэргэжил анхаарал татаж эхэллээ. Жүжигчин ч үгүй, график дизайнер ч үгүй, найруулагч өөрөө AI ашиглан төсөөллийн ертөнцөө бүтээж хэдхэн минутын богино драмыг шууд хийчихдэг болсон байна. Үйлдвэрлэлийн зардал эрс буурч байгаа тул зар сурталчилгааны видео хүртэл өргөн хэрэглэгдэх болжээ. Иймэрхүү төрлийн бүтээлийн өмнөх төсөв ойролцоогоор 300 мянган юан байсан бол одоо 3.1 хүртэл буурсан. Хятадын төрийн хэвлэлүүд C-Dance 2-ыг OpenAI-ийн Sora 2-оос ч илүү салбарын хувьсгал хийлээ хэмээн магтаж байна. C-Dance 2 нь хэрэглэгч оруулаагүй мэдээлэл, жишээлбэл дүрийн дуу хоолойг хүртэл сэргээн гаргаж чадна гэсэн мэдээлэл гарчээ. Энэ нь TikTok-т байршуулсан видеонуудыг зөвшөөрлгүйгээр сурсан байж болзошгүй гэсэн таамгийг дагуулж байна. Зохиогчийн эрхийн хяналт суул Хятадын үйлдвэрлэлийн орчин нь харин ч AI-ийн хөгжлийг хурцгаж байна гэсэн бодит үнэлгээ гарч байна. За тэгэхээр хиймэл оюун ухаан AI гарснаас хойш дэлхийн ертөнцийн хурдц бидний төсөөлж байгаагаас бидний бодож байгаагаас бүр хэд дахин илүү хурдцтай явж байгааг та бүхэн анзаарж байгаа. Ердөө хэдхэн жилийн өмнө бага сургууль сурж байгаа хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл нь юу байсан бэ гэхлээр ютубер болох гэж мөрөөддөг байсан бол одоо AI найруулагч болно гэсэн хүсэл мөрөөдөлтэй болсон байгаа байхгүй юу. Тэгээ би өөрөө яг энэ мэдээг үзээд юу гэж бодсон бэ гэхлээр удахгүй энэ ютубер гэдэг мэрэгжил ч гэсэн одоо мэрэгжил гэж хэлэн цаашаа тэгээ ер нь ютубер гэдэг бас нэг ажлын салбар шүү дээ. Тэгээ энэ ажлын салбар ч гэсэн удахгүй байхгүй болох юм байна. Ютубер байхгүй болохоор яах вэ гэхлээр эдитер гэдэг ч гэсэн эдитер ч гэсэн байхгүй болох магадaltaй болсон байхгүй яана одоо манай эдитер юу яана хоёлоо яана одоо хог дээр өсрөхнэ Эрка хоёлоо яана та бүхэн зүгээр төсөөлөг бодоод үзэлтэй зүгээр нэг зураг тавиад заяа тэр зургийг AI-д өгөөд хиймэл оюун ухаанд өгөөд за чи ингээд ийм хийгээд ингээрийн гут нь тэр зураг хөдлөөд ерөөсөг өөрөө кино зохиоч чинь гэж бодлоо. Одоо золбоо гэдэг хүний зургийг тавингуудаа золбоо чи за ийм мэдээний талаар ингэж яриараа тэр хэсэгт нь инээгээрээ тэр хэсэгт нь уйлаарай гэл команд өгчих юм бол би яг ингэж одоо ингэ байж байгаа юм шүү дээ. Яана. Тэгэд энд ямар ч би гэдэг хүн шаардлагагүй болчихж байгаа. Тэгээ эдитер ч шаардлагагүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр одоо яана. Эрка хоёлаа яана. За ямар ч гэсэн учир нь олдох байлгүй те. Ер нь хүн яг энэ хөгжиж байгаа нийгэмтэйгээ зэрэгцэж л алахгүй бол тэгээ шууд хоцрогдсон шүү дээ. Тэгэхээр аль болох манай эдитер бит хоёр сурч хөгжиж дэвшнэ. AI ашиглан хуурамч цагдаагийн биеийн камерын бичлэг хийж сошиал сүлжээнд байршуулсан нэгэн 30 гаруй насны ютуберыг баривчилжээ. Тэрээр зөвхөн хуурамч бичлэг хийгээ зогсохгүй интернетэд худал сурталчилгаа нийтлэх мөн садар самууны сайт ажиллуулж ашиг олдог байсан нь тогтоогдсон байна. Харанхуй гудамжаар нэгэн эрэгтэй зүгтж араас нь цагдаа хөөж буй дүр зураг дэлгэцээр бичлэг явагдаж байна. Лайв гэсэн бичлэгч гарч байлаа. Доошо тонгоо. Газар хөвт. Сүүлчийн анхааруулах шүү. Цагдаа бүр цахилгаан борохоо тейсер хүртэл ашиглан с ิจ гтнийг баривчилж буй мэт харагдана. Гэвч энэ бичлэг бол хиймэл оюун ухааны технологиор бүтээсэн хуурамч цагдаагийн биеийн камерын видео байжээ. Ийм төрлийн хуурамч бичлэг хийж сошиалд байршуулан ашиг олохыг завдсан 30 гаруй насны ютубер AI-г цагдаа цахилгаан холбооны тухай хуулийг зөрчсөн зэрэг хэрэгт сэжиглэн өнгөрсөн сарын 20-нд баривчилсан байна. AI нь өнгөрсөн оны 10 сараас 12 сар хүртэл AI технологиг уруулан ашиглаж цагдаагийн биеийн камер мэт дүр хэсгсэн 54 бичлэгийг YouTube болон Instagram-д байршуулсан нь тогтоогджээ. Түүний нийт бичлэгүүдийн хандлт 34 саяд хүрсэн бөгөөд 20 мянга гаруй дагагчтай болсон байна. Түүнчлэн цагдаа хүнийг хүчээр баривчилж байгаа бичлэгийг үзээд итгэсэн зарим нэг иргэд хит хүч хэрэглэсэн байна хэмээн цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. Бичлэгүүдийг богино байдлаар эвлэрүүлж боддоор цагдаа албан үүргийг гүйцэтгэж байгаа мэт харагдуулсан. Энэ бичлэгийг үзсэн олон хүмүүс Солонгосын цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасан. Үүнээс гадна AI итгээд өнгөрсөн оны 9 сараас энэ оны 1 сар хүртэл садар самууны сайт ажиллуулж ашиг олсон нь илэрчээ. Тэрээр цагдаагийн байцаалтад амжиргааны зардалгүй байсан учраас хуурамч видео хийж сайт ажиллуулахыг ажил болгосон гэж мэдүүлсэн байна. Кёнги мужийн хойд бүсийн цагдаагийн газар өнгөрсөн сарын 29-нд AI-г 20 ангид саатуулан хэргийг шалгаад прокурорт шилжүүлжээ. За тэгэхээр AI-г ашиглаад маш олон хүмүүс гэмт хэрэг үйлдэж байгааг та бүхэн бүгдээрээ анзаарж байгаа. Тийм учраас бид
болгоомжтой байхгүй бол болохгүй. Одоо бүр яг хүний төрхтэй адилхан те. Одоо би яг ингэ сууж байгаа мөртлөө ээж рүүгээ залгаад ч юм уу хин нэг рүү залгаад би хүнд барьцаалагдчихлаа надад мөнгө зээлээч гээд маш олон ээж аав эмээ өвнөрийг сүрдүүлээд мөнгө авч байгаа ийм хэрэгүүд ч гэсэн зөндөө болж байгаа байхгүй юу. Тэгээ бид нэр бүгдээр энэ сошиалд донтсон байгаа. TikTok, Shorts, Reels гэдэг дандаа юм богино хэмжээний бичлэг одоо үзсээр одоо бүр яг бүгдээр нэг ийм өвчтөй болох гэдэг бодохгүй. Годоржаар байж байгаа бүх хүн ийм өвчтөй болсон байх. Тэгээ иймэрхүү AI бичлэгт ямар хүмүүс хууртаад байгаа вэ гэхлээр дандаа их захнар эмээ өвнөр хууртаад байгаа байхгүй. Тэгээ удахгүй Солонгос нэг ийм хуулийг батлах гэж байгаа юм билээ. Улсын их хурлын гишүүд нь одоо санал болгосон гэсэн юу вэ гэхлээр AI бичлэгийг хийсэн бол заавал тэр AI бичлэгтээ энэ бичлэгийг AI ашиглаж хийсэн шүү гэсэн ийм тэмдэг тавих ёстой гэсэн хуулийг батлах гэж байгаа юм билээ. Хэрвээ тэрхүү тэмдгийг тавихгүйгээр AI ашиглаж бичлэг хийгээд тэрийгээ сошиал цацах юм бол хуулийн хариуцлага үүрнэ. Ийм хуулийг Солонгост батлах гэж байгаа юм билээ. Та бүхэн юу гэж бодож байна? Энийг дэмжиж гин үү? Эсвэл дэмжихгүй байна уу? Би бол энийг айгүй зөв гэж бодож байгаа байхгүй юу? 아침부터 중3 Өглөө эрт 15 настай 9-р ангийн сурагч өөртөө хамт биеийн тамирын зааланд бэлтгэл хийдэг сурагч охины гэрт нь очиж тухайн гэр бүлийнхэнд хутга байран халтсан хэрэг гарлаа. Хохирогч охины гэр бүлийнхэн нь маш хүнд шарах авчээ. 강원도 원주에 Энэхүү хэрэг Канвон мужийн Вонжу хотын нэгэн орон сууцанд өнөөдөр өглөө 9 цагийн орчимд гарсан. Нэг давхурт амьдардаг 40 гаруй настай эмэгтэй гадагш гарахаар хаалгаа онгойлгох үед гинэт нэгэн хүү дайрч орж ирэн хүзүүнд нь хутгалсан байна. Тэр даруйда гэрлүү нь орж дотор нь байсан дунд сургуулийн охин бага ангийн охин дүүтэй нь хоёуланг нь хутгалсан байна. Гэр бүлийнхэн нь авраач гэж орилж хашгирсаар байсан учраас хүү хэрэг үйлдэсний дараа шууд байрны цонхоор үсэрж гараад зугтжээ. Гэрт байсан 40 гаруй настай эмэгтэй болон 2 охин нийт 3 хүн хутгалуулж эмнэлэгт хүргэгдсэн байна. Эхийн биеийн байдал хүнд, амь насанд нь аюултай байдалтай байгааж дуудлагын дагуу очсон цагдаа нар орон сууцны цонхны доор подвал дотор нуугдаж байсан хүүг баривчилжээ. Гэмт хэрэг үйлдсэн этгээд 9-р ангийн хүүхэд байсан. Халдлагад өртсөн 9-р ангийн охины найз нь байсан бөгөөд тэд нэг биеийн тамирын зааланд хамт явдаг байжээ. Цагдаагийн мэдүүлэгт хүү өмнөх өдөр тэр охин намайг олон нийтийн өмнө доромжилсон. Түүнээс болж миний маш их уур хурж тэсвэрээ алдаад энэ хэргийг үйлдэх болсон. Өшөө авах зорилготой маргааш өглөө нь гэрээсээ хутга авч найзынхаа гэрийг зорьсон нь тогтоогдсон байна. Цагдаагийн байгууллагаас гэмт итгээд анханасаа найзыгаа шууд хайж довтлоогүй. Харин хаалга онгойлгосон ээжийг нь эхэлж хутгалсан. Иймд зөвхөн найз охин руу чиглэсэн халдлага байсан уу эсвэл гэр бүлийг нь бүхэлд нь онилсон санаатай халдлага байсан уу гэдгийг шалгаж байна. Мөрдөн байцаагчид хүүд хүн алхахыг завдсан сарийн мисүү зэрэг хүнд гэмт хэргийн зүйл ангиар баривчлах зөвшөөрөл хүсэхээр төлөвлөж байна. Тэгэхээр сүүлийн 1 сарын хугацаанд Солонгост энэ хүн амны хэрэг бүр маш их гарч байна. Би бүр гайхаад зүгээр яг өнөөдөр зөвхөн энэ талаар мэдээ бэлдсэн бол баг 10 гаруй хүн утгалж алсан гэмт хэрэг гарсан. Сүүлийн 1 сарын хугацаанд би одоо энэ мэдээг хайж байхдаа яг энэ хүн утгалж алсан энэ гэмт хэргүүдийг хайгаад үзсэн чинь сүүлийн 1 сарын хугацаанд баг 10 гаруй хүн утгалж алсан ийм аимшигтай гэмт хэргүүд гарсан байвал яг хөө. Тэгээ одоо энэ гэмт хэргийг үйлдсэн залуу 15 настай гэж боддоо. Тэгээ ангийнх нь найз нь биеийн тамирын заалан дотор өөрийг нь одоо доромжилсан олон хүүхдүүдийн хажууд өөрийг нь гутаасан гэд тэрэндээ шарлахаад маргааш өглөө нь гэрлүү нь очоод ээжийг нь дүүгийг нь өөрийг нь хутгалсан аимшигтай гэмт хэрэг гарсан байгаа байхгүй. 지난해 연말 한 Өнгөрсөн оны сүүлээр нэгэн ресторанд сүүжүү 1 шилэн 10 вон гэсэн ивент явуулсан байна. Хүмүүс өмнөгшгөө хитрүүлж архиухаа байсан тул ийм хит хямд эрсдэлтэй маркетинг хийхээс өөр аргагүй байлаа гэж хоолны газрын эзэн тайлбарлаж суулаа. Ажлаа тараад хамт олонтойгоо нэг хундаг татаж, ойр дотныхонтойгоо хундаг тулгам баяр гуйнгаа хуваалцдаг байсан дурсамж танд бий байх. Гэвч ийм орон зай айжмаар алга болж байна. Өнгөрсөн жил хамгийн их хаалгаа барьсан салбарыг харуул нэгт энгийн архины мухлаг, хоёрт шар аригны газар оржээ. Архитарсны газар олноороо хаагдаж байна гэдг нь архиудаг хүмүүсийн тоо багасж байгаагийн илрэл юм. Би аягандаа усыгээд тулгах үед нь усаараа тулгачдаг. Эргэн тойронд байгаа олон найзууд маань архиухаа байсан. Олонх нь ус тулгаж суудаг болсон штэ. Ялангуяа 20-с 30 насныхны дунд архиухгүй байх соёл бий болсон нь архины газрын дампуурлын гол шалтгаан гэж үзэж байна. 2020 оноос хойш 5 жилийн хугацаанд 20-с 30 насныхны архитектийн хувь тогтмол буурчээ. Тэгвэл яагаад 20-с 30 насныхан архинаас зай барих болов? 주로 뭐 밖에서 Би цагийн ажил хийж үзээд мөнгөний үн цэнийг ойлгосон. Хоол, архины үн үнэхээр өндөр санагддаг. Тэгээд ч архи амьдралд ямар ч хэрэггүй зүйл гэдгийг маш олон кейсээс харж байгаа болохоор
архиух ямар ч хэрэггүй шаардлагагүй гэж бодож байгаа. Сүүлийн үеийн залуучууд бие мах бодод ашиггүй архийг заавал уух хэрэгтэй юу гэсэн асуултыг өөртөө тавьж эхэлсэн нь шинэ хандлагатай болгоод байна. Согтхын оронд ном унших, спортоор хичээллэх зэрэг хоббигоо хөгжүүлж эрүүл амьдралыг сонгож байна. Дасгал хийсний дараа SNS дээр бичлэг зураг оруулдаг. Тэр мэдрэмж бол үнэхээр кул, үнэхээр гоё байдаг. Сүүлийн үед гүйх давлгаа, body profile зураг авахулах зэрэг бие эрүүл мэндийг чухалчилсан уур амьсгалч залуучуудыг архинаас холдуулах том шалтгаан болсон. Нэг талаасаа архинд зарцуулсан мөнгө бол уугаад л дуустдаг, эргэж ирэхгүй зардал. Харин спорт өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулсан мөнгө бол бие болон чадварыг сайжруулах ирээдүйн хөрөнгө оруулалт гэж үздэхэж байна. Сайн бэлтгэгдсэн биеийнхээ зургийг сошиалд оруулах нь би өөрийгөө сайн арчилж чаддаг хүн гэдгийг харуулах илүү гоё баталгаа болсон гэж сүүлийн үеийн залуучууд үздэг болсон байна. Би жимэнд дасгалаа хийж байхдаа ингээд нэг стори оруулмаар санагдаад дүүсэн байхгүй тэгээд яагаад тэгээд дүүсэн бэ гэхээр би гоё юм эрүүл чирэг биетэй шүү те би архинаас гарсан шүү гэдгээ нотлох гээд дүүсэн болоо одоо мэдэхгүй. Тэгэхээр та бүхэн энийг сонсоод гайхаж магадгүй. Солонгосын сүүлийн үеийн залуучууд бие биендээ нэрийн утас өгөхөө болцсон гэж боддоо юу өгдөг вэ гэхээр сошиал хаягаас солилцож бие биентэйгээ өгөлцөж авалцдаг болсон Instagram хаягаа. Жишээлбэл би сүүлд ID гээд гоо сайхны эмнэлэгтэй хамтарч ажилласан шүү дээ. Тэгээд тэр ID гоо сайхны эмнэлгийн одоо захирлууд нь гүйцэтгэх захирлууд нь дандаа надтай уулзаад танилцахдаа миний Instagram-ыг харж байгаа байхгүй. Тэгээд нэгэнд хамтарч ажиллаж байгаа гоо сайхныхаа эмнэлгийг ярьсных золбоогоор дамжуулж та бүхэн ID гоо сайхны эмнэлэгт ямарваа нэгэн эмчилгээ авах юм бол 10% хөнгөлөлт авъя шүү. Тэгэхээр энэ бол гарцаагүй үнэн шүү дээ. Ерөөсө хүний сошиал хаяг руу н ороод энэ хүн ямар хүн бэ гэдгийг мэдэх аюу амархан болсон байгаа байхгүй те. Юу үздэг юм бэ? Юу шеэрлдэг юм бэ? Ямар пост оруулж ийн, ямар зураг оруулж ийн гэдгийг хэдхэн юмнуудыг хараад цаа нэг иймэрхүү хүн байна да гэдгийг тодорхойлох боломжтой болсон цаг үед амьдраад байгаа байхгүй. Тэгээ энэ нэг ер нь жоохон уудаг гар байна да тий. Эсрэгээр энэ айгүй зарчимтай, айгүй мундаг ийм залуу, ийм бүсгүй байна да гэдгийг ер нь тэр сошиал дээр оруулж байгаа зүйлсээр нь хараад мэддэг болсон шүү дээ. Зарим нь бол зүгээр жүжиглэлдэж шүү дээ. Гэл айгүй гоё. Ингээл яваад тэгсэн хүртэл ардан зүгээр тэгсэн. Тэгээ энэ мэдээг бэлтэж байхдаа би бүр үнэхээр баярлсан. Яагаад вэ гэхээр архины газруу дампуурж эхэлж байна гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр Монголд ч гэсэн энэ архины газрууд бар, сав, клуб янз бүрийн ийм салбарууд нь бүгд дампуураасаа гэж би бодож байна. Яг нэг үйлэхэд тэр захирлууд намайг үзэн ядуул яадаг. Яг зарим нэг хүмүүс нь бодож л байгаа хэл та. Юу вэ хүн сартаа нэг караоке ороод те шоудал клуб энтер ороод яагаад тэгж болдгоо ингэж бодож иж магадгүй. Зүгээр ганцхан зүйлийг л та бүхэндээ хэлье. Караокены захирлууд, клубын захирлууд өөрсдөө тэгж явдаг гэж бодож байна уу? Үгүй шүү дээ, та бүхэн мэдж байгаа. Дийлэнх нь энэ архинаас шоу зугаас ингэнээс хол явдаг маш айхтар хүмүүс байдаг. За Монголд яг ямар байдгийг мэдэхгүй байна. Солонгос бол яг тийм байдаг байхгүй. Энэ караокены газар янз бүрийн болохгүй архитай холбоотой ийм муухай амиг ажиллуулж байгаа хүмүүс нь цаагаараа бүр зүгээр мөнгөө хураагаад жинхэнэ эрүүл мэндэ бодоод жинхэнэ нэг байшин барилгаа босгоолтой ирээдүгэ бодоол зүгээр ийм хүмүүс амьдарч байдаг шүү дээ Солонгост. Монголд ч гэсэн би ялгаагүй л ах гэж бодож байна. Тэгэхээр яг энэ солонгос залуучуудтай адилхан Монголд байгаа залуучууд маань ч гэсэн те 20 гараа явж байгаа дүүнер маань ч гэсэн энэ арх энэ зугаа цэнгэнээс хол яваарай гэж хэлмээр байна. Бүгдээ архины газрыг бүгдээ дампууруулж заяа. Давхар хоорондын дуу чимээнээс үүдэлтэй аимшигт хэрэг дахин гарлаа. 40 гаруй настай эрэгтэй энэ удаа дээр давхар амьдардаг 70 гаруй настай эрэгтэйг хөнөөсөн байна. Эхний халдлагаас зүхтэж амь гарсан хохирогч орон сууцны захиргааны өрөөнд нуугджээ. Гэвч сэжигтэн автомашинаараа захиргааны өрөөг мөргөж эвдэн орж ирээд дахин халтсан байна. Орон сууцны захиргааны өрөөг цагдаагийн хамгаалалтын бүсээр хаасан байв. Ажилчид хагарсан шилний хилтерхийг цэвэрлэж салхи орхоос сэргийлэн хүнжил нөмөргөн хаажээ. Гадна талын урд хэсэгт ноцтой удирсан автомашин зогсож байгааг харж болно. Машинаараа мөргөж хаалга цонхыг нь эвдэж дотгошоо дайраад орсон. Бүгдийг нь хэмхэлсэн. Захиргааны өрөө бол авах юмгүй болсон. Цонхнууд нь бүгд хагарсан. Дотор орилж чарлаад бөө юм болоод ах шиг байсан. Машины эзэн нь тухайн орон сууцнд амьдардаг 40 гаруй настай гэгч байжээ. Өчигдөр үдээс хойш 2 цаг 30 минутын орчимд тэрээр дээд давхрын айл руу орж 70 гаруй настай гэгч рүү хутга байранд дайрсан байна. Дээр хайлт нь халаалтын засварын ажил хийгдэж байсан бөгөөд шуугантай байна гэх шалтгаанаар маргаан үүссэн аж.
Б гихч халдлагаас цугтаж орон сууцны захиргааны өрөөнд ороод ажилчид хаалгыг нь түгжсэн боловч Э гихч автомашинаараа захиргааны өрөө рүү дайран орж дотор байсан Б-г дахин хутгалжээ. Зүрхний үйл ажиллагаанд зогссон байдалтай эмнэлэгт хүргэгдсэн Б гихч удалгүй нас барсан байна. Харин Э-ийг хэргийн газраас баривчилжээ. Тэд хоёулаа түрээсийн орон сууцнд амьдардаг байсан бөгөөд өмнө нь ч давхар хоорондын дуу чимээний асуудлаар байнга маргалддаг байсан гэж эргэн тойрны хүмүүс мэдээлэл өглөө. Өнгөрсөн оны 10 сард 12 сард 112 дуудлагын төвд давхрын дуу чимээтэй холбоотой гомдол бүтгэгдсэн нь тогтоогдсон байна. Орон сууцны захиргаа Э залууг нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэж холбогдох процедурыг явуулж байсан ч энэ эмгэнэлт явдлыг зогсоож амжаагүй байна. Дээшээ гарч ирээд өөтөө их маргалддаг байсан. Хаяа цагдаа ирж маргааныг зохицуулж байгаа харагддаг байсан. Ядчихад саяхнаас өвөөгийн халаалтын засвар хийгээд эхэлсэн нь бүр асуудлыг хөндрүүлчих шиг боллоо. Цагдаагийн байгууллага Э этгээдэд хүн амны хэрэг, сарийн онцгой байдлаар эд хөрөнгө сүйтгэсэн төгссүүд чамил сүнгээ зэрэг хүнд зүйл ангаар баривчлах зөвшөөрөл хүсэхээр төлөвлөж байна. За би өмнө та бүхэнд зөндөө хэлжсэнтэй солонгосчуудын Чинган сум одоо дээд давхар доод давхрын хажуу айлын дуу чимээнд маш имзэг ханддаг хүмүүс ахгүй юу? Бүр энээс болж хүн амны хэрэг бүр маш их гардаг. Нэг аимшигтай хэрэг гарч ирсэн штэ. Би болсон явдлаараа ярьжээлүү яалаа. Зөндөө олон болсон явдал ярьсараад бүр төөрөлддөг болчих. Яасан бэ гэхлээр дээд давхрын айлын чимээтэй байгаадсэн чинь шууд орон сууцндаа гал тавиад өөрөө нэг давхарт нь буужгаад хутга барьж буужгаад хүмүүс нь гал тавьчихаар чинь бөөнөр буугаад ирнэ штэ. Тэнгууд нь шууд бууж ирж байгаа хүмүүс хутгалаадсан тийм аимшигтай хэрэг гарсан штэ. Энийг босон явдал сонсдог хүмүүс нь бүгдээрээ мэдчихэж байгаа хэ. Амар байгаас тэ. Тэгээ энэ хэрэг дээр ч гэсэн энэ 40 гаруй насны залуу өнгөрсөн жилийн 10 сараас ахуулаад энэ өвөөтөө муудалцдаг байсан юм шиг байна. Чимээгүй байгаад өгөөч бити шуугээд байгаа ч тэгээд муудалцаараад нөгөө нэг уур бухимдал нь ингээд хоримтлагцаараад бүр тесрээд халаалтынхаа ядчих засвараа хийгээд эхэлсэн чинь дээшээ гараа шууд хутга барьж аваад хутгалсан юм бэлээ. Тэгээ нөгөө нь айгаад арайч нэг муу зүхтаагаад колли саамшир гэж байдаг байхгүй одоо нөгөө орон сууц сөөх хариуцсан газар. Тэгээ тийшээ н ороод дотроос нөгөө хүмүүс хаалгаа хаагаад өвөөг хамгаалах гэсэн чинь шууд машинаас агаад машинтайгаа дайрж орж ирээд энэ өвөөг алдсан байгаа байхгүй юу. Бүр тэгтлээ аимшигтай бухимдаж ууралсан байна шүү дээ. Гэтэ энэ дээд доод давхрын чимээ шууган гэдэг бас яг энэ чимээнд өртөж үдсэн хүмүүс л ямар хэцүү байдгийг ойлгоно те. Бүр яг дээрээс нурж ирэх байгаа юм шиг пижигнээл хүүхдүүд нь гүйлдээл орилж чартаад яг иймэрхүү нөхцөлд бол нэрээ хүн амар стресстэй байхгүй юу? Ерөөсөө ажилдаа төвлөрч чаддгүй. Би ягаа энийг хэлж байгаа вэ гэхээр би сая Монгол гэртээ байж хахад яг манай дээд давхрын айлын хүүхдүүд нь бүр вау бүр гайхалтай гүйлддэг байсан байхгүй юу? Тэгээ миний хувьд бол юу ч хэлээгүй л дээ. Гэхдээ үнэхээр бүр ямар амар пижгэнтэй юм бэ? Энд нэг хүүхдүүдтэй доотлын айл байгаа шүү гэж анхааруул сануулдаггүй юм бахтаа гэж бодтол авч байгаа хгүй. Тэгээ сүүлдээ бүр яг нэг удаа тэсвэр алдаад би нэг таар нүцсэн. Тэгэхээр миний ирэх бусдын ирэхээр хязгаарлагдана гэдэг үүргээл бид нар биелүүлж амьдрах ёстой юм шиг байгаа юм те. Хэдхэн хоногийн өмнө нийслэл орчмын бүс нутгуудад их хэмжээний цас орсон. Тухайн үед хөлдсөн зам дээр халтарч унсан нэгэн хүргэлтийн жолоочд хүмүүсийн үзүүлсэн халуун сэтгэл олон нийтийн сүлжээнд уярмаар түүх болон түгж байна. Хүргэлтийн жолооч A саяхан их цас орсон өдөр мотоциклдоо хүргэлт хийж явахдаа хөлдсөн зам дээр халтарч унжээ. Унах тэр мөчид биеийнхээ гимтлээс илүү хоолны мөнгийг өөрөө төлөх болчихвээ гэж хамгийн түрүүнд санаа зовсон байна. Яг тэр үед хажуугаар нь өнгөрч байсан нэгэн хүүхэд гүйж ирээд зүгээр үү та гэж асуугаад гар дулаад суулах халуун жиргэвч өгчээ. Э жолооч талархлаа илэрхийлээд захиалга өгсөн үйлчлүүлэгчдэд осол болсон талаар өөрөө тайлбарлаж хоол нь муухай болсон эсхийг шалгаж өгөхийг хүссэн байна. Гэвч үйлчлүүлэгчд нь уурдах нь бүхэл би чинь зүгээр үү? Хоол асгараагүй л бол зүгээрээ. Хэрэглэгчийн төв рүү хандвал танд л муугаар нөлөөлнө шүү дээ. Бид нэр хандахгүй битгий санаа зовоорой гэж хэлэн харин ч жолоочийн биеийн байдлыг хамгийн түрүүнд асууж санаа тавьжээ. Э жолооч энэ мөчийг бичсэн бичлэгээ сошиалд нийтлсэн бөгөөд 500 мянга гаруй хүн үзэж олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ. Сошиал хэрэглэгчид бичихтэй цаг агаар хүйтэнч хүмүүсийн сэтгэл дулаахан байна. Манай улс одоо ч амьдрахад сайхан газар шүү хэмээн сэтгэл хөдлсөн комментуудыг үлдээжээ. Өвлийн хүйтэнд сэтгэл дулаацуулахаар үнэхээр сайхан түүхийг бүтээж өгсөн сайхан сэтгэлтэй та бүхэндээ баярлалаа. За тэгэхээр энэ өвөл үнэхээр хүйтэн өвөл байлаа. Магадгүй хэн нэгний дулаахан сэтгэл таны энэ хүйтэн өвлийн нэг өдрийг дулаацуулж өгсөн бол өөр тохиолдсон болсон явдлаа та бүхэн коммент сект бичиж үлдээгээрэй. За би бас уншмаар байна. Би бас дулаацмаар байна.
За тэгээ өнөөдрийн минь мэдээтэй хамтайсан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр. Bye.